Нэнаараа мэдвэе. За намайг отхон гэдэг. CS мал цолтой. За тэгээд өөрийгөө товчхон хэмжээрнэ. Тэгээд Atomic компани би орж ирээд орсноос хойш 3 жил болсон байна. 3 жил гарсан болсон байна. Тэгээд Atomic компанид орсны давуу тал юу одоо онцлог байсан бэ гэхэд энэ компаниас орсноороо маш олон зүйлийг сурч мэдсэн байна. За жишээлбэл огт ерөөсөн нүүрэнтэй ч юм уу гарандаа биендээ ерөөсөн ямар нэгэн тос хэрэгж үзээгүй би тос хэрэгдэг болсон байна. Тэгээд за орчин үеийн одоо сүүлийн үеийн одоо энэ нэг юм глобал бизнес гэдэг нэг сайн мэдгүй байсан чинь энэ бизнесээс олон улсад ийм тэгш хэрэгтэйгээр нэг зарчмаар бүгдээрээ хамтдаа ингээд амжилт олдог ийм гоё маркетингтэй ийм гоё компанитай танилцсантай маш их байж төлөвлөх байж байгаа. За ерөнхийдөө төв хүндээ ч гэсэн ингээд маш их өөрчлөлт их ордын байлээ. Тэгээд энэ дишээр нэг тийм зарим мэдхгүй одоо хүнтэй ярих сэтгэлдээд хүнтэй харилцах сэтгэлдээд маш олон одоо шин одоо өөртөө чадахгүй мэдхгүй нэг танкапас суралцсан. Тэгээд CS-мас одоо би яаж авсан гэхээр бас сонирхолтой болж ирсэн. Тэгээд энэ дээрээс тэр олон хүмүүсийн нүдэн дээр одоо олон хүмүүсийг харж байгаа. Тэр гоё энэ дээрээс тэр цолоо аваад өөртөө маш ихтэйгээр ингээд үг хэлээд цэцэг аваад ингээд тэр багийн одоо тэр хүч чадал багийн тэр хамтдаа яаж амжилт хүрсэн тэр хэмжээр ингээд одоо ингээд энэ дээр гараад ингээд хүмүүс сэтгэлээ хуваалцаад гоё мэдрэмжтэй аваад ингээд их ингээд өөртөө маш гоё одоо хөгжүүлсэн юм даа. Маш гоё мэдрэмж аваад тэндээ хүмүүстэй хуваалцах гоё юм лээ. Тэгээ манай хүмүүс таньдаг мэддэг хүмүүс одоо ингээд хүмүүст ингээд нэрд одоо дэлхийд дээр нийт гарсан ч юм уу тий олон улсад ингээд чанараар ингээд нэр хүндтэй ч юм компани бүтээгдэхүүнийг хүмүүстэй хуваалцахад хүмүүс маш гоё хүлээж авдаг. За энэ танай бүтээгдэхүүн чинь нэг энэ чинь тийм байна, энэ чинь болохгүй байна гэсэн тийм нэгч гомд хэрэггүй. Тэгээ энэ бүтээл би бол өөртөө зөв ингээд одоо бизнесийг хийж байгаа маань гэдэг байнга өөртөө ингээд өөртөө баярлж авдаг. Тэгээд өөрийгөө танилцуулгаад дээрээс нь товчхон юм байна. Би яг одоо төрийн байгууллагаас нэг өөртөө нэг тодорхой хэмжээний найзыг хүрээнийхээ хэмжээнд би одоо ингээд нислэгийн чиглэлдээ ажиллаж исэн бол одоо дэлгүүртээ гараад би одоо ингээд альгүй гэртээ биш ажлын байртаа болж байна те бэлэн байна. Дээр нь бас ингээд одоо хуучин ажиллаж исэн ч юм уу хуучин одоо ажиллаж исэн хамт олонтойгоо ирж холбоо үзгээд тэртэйгээ уулзч ингээд компанийнхаа төлөв танилцуулах ч юм уу бүтээгдэхүүнээ өгөх ч юм уу одоо танилцуулах хийхэд илүү бидэнд одоо ингээд компани даваа тал энэ байт юм байна. Тэгээд миний одоо хүн бүрийн одоо хамгийн одоо чухал хэрэгцээнд байдаг тами медику гэдэг толгойн талаар би танилцуулахаар одоо болсон байна. Хэлсэн байна. За энэ нэг жоохон бүтгэн жоохон томруулчихв. За энэ яг би сонгосон бэ гэдэг эндээ жоохон дэлгэрэнгүй танилцуулах хийнэ. Ерөөсөө сүүлийн үед одоо манай компани одоо дууч гэсэн ярьж байгаа хүмүүсийн наслалталт бол 120 насын талаар ярьдаг болсон. За энд одоо хамгийн гол одоо чухал одоо юу одоо сонголт нь болохоор шүү дээ. Эрүүл зөв хоол маш чухал гэж одоо үздэг. За энийг сүүлийн одоо хүмүүс одоо мэдээлэх хэрэгтэй маш эрүүл бус хоолтоос бол одоо энэ хүмүүсийн одоо насан турш хүмүүсийн баг 48% нь ингээд хэд тархалттай болсон ч гэдэг юм уу те насан турш хүмүүс 48%. Одоо насан өрөөгөө багчууд одоо бага насны хүмүүсийн 28.6% нэхэд илүү жинтэй болсон байх шинэ те. Энэ бол яанаас болсон хэрэг штэ. Ерөөсөө буруу хоол. Бид одоо бидний баг байхад бол яг харьцангуй бас ингээд бараан сонгоход цөөхөн байна та. Бид нар чинь цөөхөл ингээд юусны бараа одоо өсөн тал хэрэлдэг байсан бол одоо нэгээд дэлгүүрд ороод ч юм уу нэг
супермаркет өндөр захын тул нэг төрлийн бараа хэд одоо өчнөө олон төрлөөр байгаа шүү. Манайхан бүгд мэдж байгаа. Тэгээд тэр нь одоо олон орны олон оноос жишээтэй тийм ээ. Тэгээд тэр нь бүгдийг одоо бид яг ингээд бүтээгдэхүүнийхэн талаар ингээд сонгож авдаг гэхэд хаана үйлдвэрлэж тэмдэглэхгүй бай. Ямар ч ингээд аль улсын зарим бас тодорхой биш байдаг. Яг ингээд хэрэглээд явахад бид яг тэр амин дэмүүдтэй одоо эслэг байдаг юм уу? Эрүүл мэндэд одоо маш чухал хэрэгцээтэй тэр элементүүд нь байдаг ч юм уу ч юм уу гэдэг. Нэс болж манайхан одоо тийм энэ даалд өсөд ингээд ярьсан гараатамаас үүд даалд өсөд ингээд яадаг гэж та нөгөө хүн харахад гоё тийм одоо тархан татгалан харагдаад байдаг. Тэгэхэд одоо хүнийхэн дотоод одоо өөрсөнд байгаа тэр бүх одоо тэр уурга гэдэг ч юм уу тэр одоо эдмээ ашигтай бактери ядаж сүлд ашигтай бактери яадаг. Тэр нь одоо байхгүй гэдэг ч юм уу гэдэг. Хуучны үгээр одоо гуйнтай хүн тархан байдаг гэдэг ярьдаг байсан. Энэ бол одоо өөрөөсөө бодсон юм байлээ, өөрөөсөө ойлгосон юм байлээ. Энэ бол өөрөөсөө буруу хаалт. Ер нь эрүүл мэнд талаас нь жоохон тийм готтой ч юм уу тийм гэсэн одоо мэдээлүүд явдаг. Тэгээд ер нь нэг яаж бид ингээд бас одоо гой гэхээр бид нэг л одоо урагттай ингээд сайн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэгжиж байгаа. Биднээс тэр гар үүсдэг ингээд итгэс гадна ямар савнд одоо ямар одоо ингээд одоо хоод унтаа ч юм уу тийм одоо чай одоо юу гэдэг тэр ямар савнд одоо ямар одоо савнд хийж хоод хийж байгаа гэдэг нь сайн мэддэг дээ. Одоо манайхан ингээд нэг үе зогсож чинь ингээд санууд маш олон төрлийн бий болчихсон байна. За би нэг жишээ ярив. Дараагийн тавьчтай нь юу вэ? Can 넘겨주세요. 네. За энийг би яагаад тавьсан хэрэг шүү дээ. Энэ Монголд ингээд хэрэглэж байгаа санууд гинэ. За энэ санууд ингэж байгаа юм. Энэ ингээд Чемпион гэдэг энэ цав байж та манай Монголд энэ бараа нэг айлуудын дараас 80 хүн хэрэгдэг гинэ. Энэ савыг. Энэ сав яадаг хэрэг шүү дээ. Энэ нэг 1950-ад оны үед нэг Америкт нэг сансар өдгөнтэй ашигладаг. Сансар өдгөн хийхдээ нэг юм гадаргуун дээр нэг юм наадгүй ч юм уу ингээд ийм арай бүх бат материалаар ингээд тухайд хийжсэн нэг энийг ингээд бодлоо ингээд материал ингээд түгээгээд ялангуяа энэ хоолны одоо савны үндсэн материал болгоод олон орнд авч ирсэн юм байна. Бодлож ирсэн юм байна. Тэгээ энэ болохоор хоолыг тэр энэ хэцүү юм аа. Хоолыг тэр тийм нөө. За ийм нэртэй сав байхгүй. За бид нар нэг ингээд яаж ингээд мэдчих хэвчтэй юм байна. Энэ болгоны манайхан ингээд сайн мэдэхгүй байдаг болохгүй зарим хүмүүс нь яг мэдсэнс бостой их хэмжээ бага байдаг юм. Энийг манайхан яг одоо манайхан бидний хэрэгж байгаа санууд биш ингээд наач ингээд энэ самыг хэлснээр яадаг ингээд за энэ бол ингээд хот тавдрыг үүсгэж байгаа. Үүсгэж дэмждэг хот тавдрын дааврын өөрчлөлтийг бас ингэж өөрчлөлт ордог. Жирэмсний эхчүүдэд болохоор урдын гаж хүчит хүүхдэд болохоор төрөлхийн цусны хавдар үүсгдэг юм одоо метал байгаа байхгүй юм одоо түнгээ. За тэгээ хоёр дахь нь бид манай монголчууд сайн мэддэг юм. Зэс гэдэг одоо энэ дээр харж байна. Зэс бүтээгдэхүүн яадаг вэ? Манай монголчууд энэтэй зэсийг манайхан чинь ер нь очиж бишээдэг шүү дээ. Тэгээд угаа энэ тэгээд айлд багт ингээд зэсийн цайж юуч гэдэг. Зэс яадаг хэрэг шүү дээ. Яг хүүхдэн ингээд ундаа ч юм уу биш хүүхдээ усан өдөр ингээд хүүхдийн юм ингээд зэсүүд ингээд одоо тийм дөрөв дардгүй юм байна та. Тэрээ ингээд жоох ингээд хадуу ч юм уу эсвэл хадуу хоол хийснээр яах юм бэ? Цуснд бас жоохон тийм сивэн тэгээд 3% байхтай энийг нэмэгдүүлдэг гэж байгаа байхгүй. Зэсийн одоо хүнд байх 3%-аас илүү гарахаар яах юм бэ? Одоо хүн хордлонд орох тийм магадaltaй байдаг нэ. Том дорнос. Тэгэхээр цэцгийг одоо бас дээр болгоно нэг хэрэглээд байх. Бас шаардлагагүй гэж бас үздэг дээ. Тэгээд ер нь керамик савыг манайхан бол бас нэлээ үргэлжлүүлдэг. За керамик сав яд гэрэжтэй. Кайдны ингээд ойдсыг харахад ялгардаг гинэ. Тэгэхээр тэр яах вэ гэхээр тэр
сам магадгүй нэг жон суудах ч юм уу жижигхэн ингээд ийм ам цаахад тэр хатгуун одоо тэр гоод үнд ч юм уу тэр цай ч юм уу бүтээгдэхүүнүүд бизнес уралд орж энэ болохоор нэг нөхөн үрчмэн айгуу тийм хортой заглиг үйлдэлгээд зөвхөнөлөд ийм сөрөг одоо зөвхөнөлөд ийм сав байна. За тэгээд хөнгөн цагаан ингээд манайхан дээр хэлдэг ялангуяа бид тэр бага сая гэдэг хэлсэн шүү дээ 20 цагаан. За энэ нь хадгаараа маш хурдан температур өөрчлөлт авдаг гэж байна. За энэ мэдээж ингээд манайхан чинь ингээд мэдээж өндөр газ тадаа. Тэгээ энэ болохоор ингээд тархины эсэд ингээд орж гэмтэй. Скеримерийн өвчнийг үүсгэх гэж байна. Тэгэхээр энэ санаас бодвол нэг тацгал хэрэгтэй. За никл мэдээж манай бол нэлээд олон хүмүүс хэрэгтэй байна. За энэ никл болохоор хатуун болохоор хром шалгадаг гэж байна. За хром болохоор хүний бид их хэмжээгээр болохоор цусны өөрчлөлт үүсгэдэг гэж ийм гэж яддаг одоо манай эцнэр бол ингэ ярьдаг юм шиг. Тэгэхээр бид нар энэ бүх сануудаас бид нар аль татгах хэрэгтэй. Хэрвээ гэрч чинь одоо энэ тэмдэгт ойртож хүмүүс хэрэгтэй бол бид түүнээд олж болоод огөр хайх хэрэгтэй гэж хэлмээр. За одоо манай самыг ингээд юугаар ялгаатай юм бэ? Одоо манай бид нар ингээд гангийн ингээд 200-304 гэж гангийн тэр одоо үзүүлдэг шүү дээ. Тэрнээс дээшлэхээр хүний одоо эрүүл мэнд буюу одоо хүний одоо янз бүрийн одоо тэр сөргөн байхгүйгээр одоо хоол унд хийхэд маш тохиомжтой байна. За тэгээ энэ одоо манай тамийн медик хукс сав манай дээр нь 304 биш 316 байгаа. Манайхан мэдж байгаа. За энэ бүтээгдэхүүний би ингээд ер нь атомд орсноос хойш нэлээд мат. За энийг дараагийн явуулж байгаа. 다음 거 나오게 해주세요. 다음 거. 네. 문호. 다음은 자 энэ савыг би яасан хэрэг нөгөө атомын компанид ороод нэг жилийн дараа авсан юм аа. Бас хөөрхөн боломжийн үнэтэй болохоор бас чиний чинь авахгүй байж байгаа. Бас мөнгөний болцоо тэгээд авсан. Одоо энэ би гэртээ ярьжсэн нөгөө хуучин сануудаа бүгдийг хаяад энэ тоогоо сонгосон. За энэ тооны ямар одоо ичэтийн бэ ямар ингээд давуу тал тэгээд за энэ одоо ингээд бүх төрлийн хоол гэдэг тохиомжтой. За энэ одоо манайхан ч одоо ингээд нэг хоол тийм ээ. Тэгээд өшөө одоо юу гэдэг юм тэгээд бооз идэх ч юм уу ингээд банш идэх ч юм уу бүгдийг ихэд энэ өөрөнд дээр хоёр талтай хөлгөөнд ихнэртэй болоход энэ дээр боломжийн бас хэмжээтэй боод биш үү бооз ашиг тийм ээ. Энийг би бол ингээд сонгож авсан та маш тайван байтай. Энүүгээр хоолыг маш дуртай. Гэтэ хоолных нь тэр амт тэр чанараас арай бас өөр байдгийг харьцуулж үзсэн. За энэ бол тооны талаар би жоохон мэдээд газрын мэдээд байна шүү дээ. Манайхан ингээд тогийг ингээд бас хамгийн өндөрт одоо ингээд илүүцэн гэдэг байж ч юм уу эсвэл одоо нэг тийм тоотой гэдэг хамгийн тэтээр нь тавьж байгаа хоолой болгодог шүү дээ. Тэгээ энэ тоогны давуу тал нь яг дундын температур дээр барилж байгаа. Хоолой устгангууд хазангууд нь яана баг температураар тэр ингээд тавьж хоолой болгодог. Тэгээ энд манайхан хэлдэг шүү дээ. Ингээд тос хийдгүүл гэдэг зарим нь давс хийдгүүл гэдэг ярьдэн шүү дээ. Энэ бол яагаад бид тэгж хэлсэхээр манайхны нэг одоо ихэнх тохиолдолд шүү дээ. Хоолой хийхдээ бид нар өндөр газ тавьж байгаа. Хоол маань мэдээж ингээд устаадангууд маань таг нь байнга ойрох аваад идэх байхгүй. Тэгэхээр тэр уураа нөгөө бүтээл нөгөө тэр тухайн тэр одоо махан байдаг ч юм уу тэр бусад одоо хоолны материалууд маань яг нэг агаад ингээд хамаг чанараа ч юм уу тэр элементүүдтэй алдсан юм байна л да тэр юм. Тийм болохоор бид нэр тоогоогоо авахгүйгээр энэ тоогоондоо бид нэр баг газ тоогоо хийгээд тэгээд тоогооны тавиад буцааны дараа бид нэр хоолны амт маш өөр байдаг. Тэгээд мэдээж л гастр тос хийх нь бол ойлгомжтой. Тэгээд тос хийхгүйсэн ч гэсэн энэ яг магчуудын өөрийг тосдтой шүү дээ. Ялгардаг. Өөрийг нь давс байдаг. Тэгээд тэр бүгд нь өөрсдөө ингээд шингээд гаргах. Хоолны амт маш гоё байдаг. За дараагийн нэг. 다음 거 바꿔주세요. 네. За ингээд тооных нь ган тооных нь ингээд бүтсэн болохоор 2.5 мм зузаантай. Тэгээд 5 давхар
тагаа гэдэг ангарагсан тагоон хамгийн гол нь энэ чинь нөгөө зэвэрдгүүгээр даваа таттай байдаг юм аа. Тэгээд чинь өөрөө 1000 градус байсан ч гэсэн өөрөөх нь чанараа дуу гэдгээр маш даваа таттай. Тэгээд хэмжээ нь болохоор 32 см. Багцаамж нь болохоор 5.4 дээдийн багцаамжтай байдаг. Энэ тоогоо манайхан авч үзсэн бол одоо өөрсдөндөө бас ой тавтай хүмүүс хэлээрээ. Би болохоор манай нэг альтгүй надад санал болгосон юм аа. Нэг намаа аль дээр ягаад би тэр тооноос чи авъя гэж өөрөө бас жоохон хаваад ирсэн юм шүү дээ. Тэгээд би явахгүй үед ингээд танилцуулгаад өөрсдийнхээ одоо энэ юун дээр сайтан дээр байгаа танилцуулгын өөрсдөд ингээд үтлээс харсан чинь яг тэр юугаар нэг тэр үүдээс гарсан тэр одоо ашиглалтын тэр зарчим байгаа шүү дээ. Тэр нэрийн ингээд ингээд ном бармаар ингээд одис одоо үед надад ингээд тэр тоогооч маш гоё байна. Одоо би дахиж юу яаж байгаа. Одоо санхүү байгуулахад би дахиж нэг авна гэдэг байна. Тэгээ өөрөө яа гэхээр нэг бас нэг хаяа нэг ингээд хүмүүс хоол зардаг юм билээ л дээ. Зардаг юм. Нөгөө 4-5 хүн ч юм уу хоол зардаг. Би энэ тоогоон дээр хүмүүс хоол зармаараа нэхэд би ашиг тэгээд мөнгөтэй болохоор надад дараа хийсэн дээ. Тэгээ хамгийн ингээд эхний хэрэгч маань маш өндөр байдаг. Би дараа ч хүмүүстэй хэрэглүүлэх маш сонирхолтой байна. 나에게 다 작은 거지. 다음 거 넘겨주세요. 네. 나도 있는 방송 말인가 야마라는 말인가 어떤 필리핀들 희귀가 자다가 토가 밑에 비슷한 가슴들 해지 보든 다 실명하다고 들 해지 보든 다 되게 대는 거 어떤 만약치니까 이때 누구지 내가 스트람 밑에 들어도 있다. 이스와 좀 실명 밑에 들어. 그 бүгдэн дээр нэг энэ олон төрлийн дээр ингээд боолмор ингээд протест болно шүү дээ. Хийж болт давуу талтай байна. Тэгээд за дараачих. 다음 거. За энэ шилдэг. 이거 아니야? 왜 비쇼테? За тийм байна. За өндөр температурыг харж байгаа. Тэгээд дундаж температур ингээд энэ боолмор юугаа тоогоо хадаад. Ер нь бидний нэг маш чухал юм ерөөсөө хүн өөрөө ирүүд байж өөрөөс нь бүтээмж өндөр гарна. За мэдээж ингээд ажлах хүч гарнаа гэсэн. Тэр бид нар ялангуяа энэ өдөр тутмын ганц тоогондоо бид тоогоон дээр нэлээд анхаарал тавьж бастай мэдээлэл дамжуулж өөртөө ингээд бодолтой авалт хийж хэлхаар ингээд тоогоо ингээд хүмүүст ингээд сурчлаад өөрсдөө хэрэгдээрээ гэдэг уриалж байна. За дараач. 다음 거. 다음 사진 넘겨. 자. 네. За энэ тоогооны нэг ийм зүгээр ингээд яагаад сонгосон бэ гэдэг. За энэ ганган 3-4 гангаар хийгдсэн гэж байна. Тэгээд энэ нэсээс хамгийн батгаатай хэрэглэх хугацаа ингээд маш өндөр байгаа байхгүй. За тэгээд ер нь 100 жилийн настай гэж үздэм лээ энэ тоогоо хүмүүс олон хүмүүс ярьж сонсч байсан. 100 жилийн ч одоо хэдэн үеэр хэлэх тийм боломжтой. Тэгээд ер нь одоо түрүүн би хэлсэн гэдэг янз бүрийн хоол ингэж хийхэд маш хамт зөөлөн болдог. За одон зөөлөн гадаа тийм ээ. Дээр нь одоо манайх ингээд өнөөдөр бидний маш их дуртай жинсэн гурил хийж болж байна. За шүл чанж болж байна. За жинүүдэрээ гулай тавьж гинж болж байна. За тэгээд бүндгөө шат болж байна, цүнгээ хийж болж байна. За ингээд их мэтийн маш олон төрлийн хоол хийж болох нэ энэ цагаан дээр. За ингээд дараа ч яваа. 다음 거. За ингээд анхаарал тавьсан л да. Энэ дээр би дахиад жоох нэмээд ярьчих. За ингээд хоолнд ингээд гинэ манайхныг одоо бидний ингээд одоо миний ингээд бодлогч ингээд танилцсан ингээд интернет харахад шүү дээ. Ер нь хүмүүсийн тэр ялангуяа манайх өвөл одоо манайх одоо их бах иддэг биш мөн айл болгон болчихгоо ийч ингээд гараад ийддэг шүү дээ. Тэгэхээр бидэнд ингээд маш тэр хагацууд маань юу гэхээр шүү дээ. Өвлийн цагт манайх мах идж байгаа тохиолдолд альхаар бас ингээд
махад задлахын тулд ногоо их сайн хийж байгаа. Хүсийн ногоо. Ногоо чиндээс ингээ манайхан цөөн ногоо биш болж өгөр одоо нэг 7-8 төрлийн ногоо ч юм уу тэгээ тийм одоо махыг задлж явах хэрэгтэй гэж. Тэгээд бид нар ингээд өдөртөндөө заавал 2-3 төрлийн жимс ичээ гэдэг юм. Яг бид хэд махны одоо нэг мах ингээд идэж авч бас эрг сайн биш учраас ажуугаануудаа бид болж өгвөл жимс яаж ногоо ч юм уу эсвэл одоо тэр юу стик үлээ нэг манай чинь субтитрүүд одоо эрг мэдэн төлөвлөсөн тэр хэрэгж яах нь зөв юм билээ гэж яа тэгээд за ингээд миний өндөр тавьсан хичээл маань мэдээж байна тэгээд баярлалаа тэгээд ер нь жоохон тийм уршаад явах тийм байсан бол ууштаараа ер нь би тоогоогоо тэгээд би ер нь жоохон тэгээд нэлээд ачаалал тийм тэгээд хүн болгонд дэж хөдөлмөрлөж байгаа хүмүүс эрүүл санаатай анхан шатныхаа юм хэрэгж байгаа тоогоо юу одоо цаашаа цандаг одоо даавч гэдэг ч юм уу энэ дээр анхаарал тавиад садад жоохон тамийн компанийн тоогоос садараа гэж ярьж байна. За 끝났어요. 네. 네, яг